Робин Хүүдийн зочин. Хизээ нэгэн цагт амьдарч байсан бүх хулгайч замын дээрэмчдээс хамгийн ээлбэр нь Робин Хүүд байлаа. Тэр өөрийн дээрэмддэг хүмүүсээ гэртээ зочин мэт дайлах дуртай нэгэн. Түүний гэр гэдэг нь Шэргүүдийн ой доторх Гринвуд хэмээх хамгийн өдхөн харанхуй хэсэгт байрлах энгийн хууран байсан ч ширээн хизээд илбэг хоол дарсаар дүүрэн байдаг байв. Тэр өөрийн нууц оромжид өрөх хүмүүсээ ихээхэн нямбай сонгодог байв. Тэр энгийн хүмүүсийг бус язгууртан, хүлэг баатар, тайж, сүм хийдийн нэр нөлөө бүхий хүмүүсийг л дээрэмдэх дуртай. Тэдэнд маш ээлдэг, зочломтгой ханддаг байсан тул зарим нь хожим Робин Хүүдэд дээрэмдүүлсэн нь нэр төрийн хэрэг байлаа хэмээн ярьдаг байв. Нэгэн өдөр Робин Хүүд ба түүний нөхөд хааны ойд ан хийж байв. Яг энэ явдал нь тэднийг хууль завхруулагч болгосон билээ. Учир нь хааны дүү Джон бүх ойг өөрийн мэдэлд авсан гэж тунхаглаж зөвшөөрдөггүй ан хийсэн хэнийг ч хатуугаар цээрлүүлнэ гэжээ. Харин хаан Ричард өөрөө байсан бол ойчдыг хоолноос нь салгахгүй байсан ч тэр үед тэр харийн нутагт дайтаж явсан юм. Түүнийг эзгүүд дүү Джон Англиг харгас шудраг ус аргаар захирч байв. Тэр өдөр ан олд сайтай байсан тул Робин болон түүний хүмүүс сайхан оройн зоогийг тесэн ядан хүлээж байлаа. Гэхдээ энэ бүх сайхан хоолыг өөрсдөө л идээд байж болохгүй гэж Робин хэлв. Миний ширээнд тохирох зочин суух хүртэл би хоол идэхгүй. Little John явж зохих зочин олж ирээд оройн зогтвор. Little John-ы жинхэнэ нэр нь John Little боловч аврах том биетэй учраас бүгд түүнийг Little John гэж дууддаг байв. Тэрээр 196 см өндөр, мод шиг өргөн биетэй, Робины хамгийн итгэлт хамсаатан, хинээс ч юунаас ч айдаггүй нэгэн байлаа. Робиноос ч айхгүй. Хэдий өссөн ч зочин хайхаар зөвшөөрч, Will Scarlet болон тэрэмчний хүү Мач хоёрыг дагуулна зам дээр очиж хүлээв. Зам намгүм. Тэд нэг цаг гаруй хүлээсэн ч тохирох зочин харагдсангүй. Эцэст нь нэгэн морьтой хүлэг баатар давхиж ирэв. Ойртон ирэхэд тэр гүн бодолд автсан, өнөгтэй царайтай харагдав. 3 хүн гинт үсрэн гарч, цээж рүү нь сум жиллүүллээ. Тэдний урт ном гинжин хуйгийгч нэвхэх хүчтэй байв. Сэтгэлээ сэргээ эхэм хүлэг баатар минь гэж Little John хэлв. Та өнөө өрөө манай эзний ширээнд зочноор өргөдөж байна. Хүлэг баатар зочин. Гэхдээ би өнөө өрөө Барнсдейлд хооллохоор төлөвлөсөн. Маргааш хамбал амтай яарахтаа уулзах хэрэгтэй гэж хариулв. Харамсалтай энэ да гэж Little John сумаачиг рүүсэр хэлв. Манай эзний урилгыг татгалзуул тэр ихэд гомдох болно. Танай эзэн хийндэ гэж хүлэг баатар асуув. Шэрүүдийн ойгоор дайран өнгөрдөг хэн бүхэнд танил нэр Робин Хүүд. Тэгүд очие гэж хүлэг баатар хэлв. Түүний тухай ихийг сонсож байсан юм. Will Scarlet хүлэг баатрын нүдийг боож түүнийг ой дундуур нууц баринд хүргэв. Робин хүлэг баатрыг маш ээлдэг хандан өгтлээ. Гринвүүдэд тавтай морил эрхэм хүлэг баатар минь. Манайх бол таних гэв. Тэд гар нүрээ горхон дугааж дараа нь тог руу загас, бугын мах, арвай талах идэж улаан дарсаар дарууллаа. Сүүлийн 3 сард ийм сайхан хоол идээгүй юм байна гэж хүлэг баатар хэлв. Та манай цайзад ирвэл би ч бас хариуд нь тансаг зог барина. Гэж Робин хэлв. Гэхдээ явхаас өмнө төлбөр хийх нь зүйтэй. Гринвүүдийн ёсоор бол над шиг тариачны хүү хүлэг баатар хоолыг төлж болохгүй. Хүлэг баатар царай дахиад гунигтай болов. Надад ердөө 10 шиллинг л байна гэлээ. Робин ийм ядуу зочныг урд өмнө дайлж байгаагүй. Хэрв үнэн бол гэж тэр хэлээд би чамаас ганц зоос ч авахгүй. Харин ч өөрийн сангаас мөнгө зээлдүүлнэ. Робин Little John-ыг хүлэг баатар эд зүйлсийг шалгахаар явуулав. Буцаж ирээд манай эхэн зочин үнэхээр хоосон нэгэн байна гэв. Яаж ингэтлээ ядуу болов гэж Робин асуулаа. Хүлэг баатар түүхээ ярив. Түүнд нэг хүү байсан бөгөөд хүчтэйч догшин зантайч. Тэр нэг тэмцээнд тайжийн хүүг арж орхисон тул тайж 400 финт нэхэж. Хэрв төлж чадахгүй бол хүүг цаазлах байв. Тэр мөнгийг босгохын тулд гигэн мэргийн хийдийн хамбал амаас зээл авчээ. Хамбал ам 3 сарын дотор төлөхийг шаардсан бөгөөд хугацаанд нь төлж чадахгүй бол бүх газрыг нь авах байлаа.
Хугацаа дуусах төхөж Хүлэгбаатар нэмэлт хугацаа гуйхаар явж байжээ. Гэвч Хамблам өршөөд үзүүлж баяжсан хүн биш гэж Хүлэгбаатар хэлв. Маргааш гэхэд би үнэхээр газаргүй гуйлагч юм болно. Би усан онгоцоор явж ариун газарт тулдаж буй хаан Ричардтай нэгдэхээр төлөвлөж байна гэж Хүлэгбаатар хэлв. Сайн Хүлэгбаатрууд хэд олноороо харийн нутагт явж байна гэж Робин өгүүлв. Тиймээс л эх оронд шудраг бус явдал дэндүү их байна. Үгүй ээ. Надад ирхэм Гигэ Мэргийн нэрээр тангарлая. Би чамд 400 фунт зээлдүүлнэ. Чи тэр мөнгөөр Хамбламд өрөө түл. Маргааш нь Гигэ Мэргийн хийдэд нэгэн лам Хамбламд ийхүү хэлв. Ирхэм дээдэс минь. Өнөөдөр Хүлэгбаатар зээлсэн мөнгөө төлөх ёстой. Эс бөгөөс газраа алдна. Тэр лав газраа алдна гэж Хамблам хариулв. Ийм богино хугацаанд 400 фунт олж чадна гэж би бодохгүй байна. Хүлэгбаатар Литл Жонны хамт хийдийн гадаа ирээд дотогш орохын өмнө дахин ядуу хугацаа өмсөж Хамбламтай уулзахаар орлоо. Хаалганы сахиул. Миний үзэж байсан хамгийн навсгар, хамгийн гунигтай Хүлэгбаатар энэ л байна да гэж хэлв. Их танхимд Хүлэгбаатар Хамбламын өмнө өвдөг сөвдөн сөхрөв. Харин Хамблам мэдж мэдлгүй шууд. За, миний мөнгийг авчирсан уу гэж асуулаа. Ганц зоос ч авчирсангүй гэж Хүлэгбаатар хариулв. Лам. Тэгвэл яахаараа эрхэм дээдсийн цагийг ингэж дэми үрэх гэж ирэв. Газраа алдлаа. Яв гэв. Би гэж Хүлэгбаатар хэлээд өршөөлгөөж төлөх хугацааг сунгаж өгөхийг хүсэж ирсэн юм. Чамд ганц минут ч нэмэхгүй гэж Хамблам хэлв. Чиний газар одоо минийх. Зайл. Хэрв надад хугацаа өгвөл би танд үнэнчээр үйлчлэнэ гэж Хүлэгбаатар гуйв. Өршөөд үзүүлээч. Хэрэгцээтэй нэгэнд туслах нь буян билээ. Үүнд Хамблам ихэд уурлан хараал тавьж. Зайл, хуурамч Хүлэгбаатар минь. Миний танхимаас даруй гар хэмээн орилов. Би хуурамч Хүлэгбаатар биш гэж өртөө хүн хэлээд уутаанын алтыг шалан дээр асгав. Хэрв та өршөөд үзүүлсэн бол би таны өрийг төлөөд үнэнчээр үйлчлэх байсан. Харин одоо энд таны мөнгө байна. Харин миний газрын бичгийг өгнө үү, эрхэм дээдэс. Хамблам яах ч аргагүй Хүлэгбаатарын газрын бичгийг буцаан өгөв. Тэр газар 400 фунтаас хавьгүй илүү үнэтэй байсан тул Хамблам ихэд харамсав. 2 хоногийн дараа Хүлэгбаатар цайздаа гунигтай дөрөвтэй буцаж ирэхэд ихнэр нь бид одоо гуйлагч тусна уу гэж асуув. Үгүй ээ гэж Хүлэгбаатар царай нь гэрхтэн хэлв. Бид аврагдлаа. Робин Хүүдийг бурхан нивээг. 1 жил өнгөрч Хүлэгбаатар Робинд өрөө төлөхөөр 400 фунт цуглуулжээ. Мөн талархлын тэмдэг болгон тогсны үдтэй 100 сум хийлгэв. Сайн санаат нэгэн лам гэрийн үүдийн их царсны дор Робинтой уулзах уулзалтыг зохион байгууллаа. Замдаа Хүлэгбаатар язгууртны хүү болон тариачин хоёрын барилдаж буйг харжээ. Тэд түлхэгцэж, барьцэлтэн, гар түгжин, бүдэрч, бие биеэ шийдгсээр байв. Эцэст нь тариачин илүү хүчтэй нь болж язгууртны хүүг газарт дарж хөдөлгөөнгүй болгожээ. Тариачин шагнал болох 1 фунт арт нэхэхэд язгууртны найзууд өгөхөөс татгалзав. Харин тэмцээний шүүгч сэлмээ сугалж зөрүүлснийхэн төлөө тариачныг алах гэж оролдов. Үүнийг харсан Хүлэгбаатар урагш давхиж энэ тэмцээний ялагчид гар хүрсэн хүн надтай толорно гэж зарлав. Язгууртнууд Хүлэгбаатартай сөргөлдөхийг хүссэнгүй тул тариачныг суллав. Намайг даг гэж Хүлэгбаатар хэлв. Би чамайг Робин Хүүд болон түүний хүмүүстэй нэгтгэхэд чинь хүргэж өгье. Тариачин зөвшөөрөв. Учир нь татгалзуулд язгууртнууд дараа нь заавал өшөө авахыг тэр мэдэж байлаа. Хүлэгбаатар Робинтой уулзахдаа оройтож ирэв. Замдаа юу саатуулсныг тайлбарлахад Робин "Эрхэм Хүлэгбаатар минь. Тэр 400 фунтыг бэлэдэж тооц. Шудраг ёсны төлөө зогсдог хүнээс би ганц зоос ч авахгүй" гэв. "Тэгвэл үүнийг ав"
гэж Хүлэг баатар хэлээд тогсны үдтэй 100 сумыг үзүүлв. Тэр өрөө эрхэм Хүлэг баатар Робины ширээнд 2 дахь удаага зачлан тэд цадтал найрлан зооглов.